Сайн байцгаана уу сонсогчдоо. Манай Moin Moin Mongolia подкастын 20 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд та бүхнийхээ санал хүсэлтээр өнөөдөр хуульч мэргэжилтэй хуулиар мастер сураад удахгүй төгсөж байгаа. Тэгээд EY Mongolia-д хуульчаар ажилладаг Гётингийн их сургуулийн магистрант Амар Хатыгаа урьж оруулахад бэлэн болсон байна. Амар Хаттай өнөөдөр цаг зав гаргаад манай подкастэнд орж аваад маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд урьж оролцуулж байгаад их баяртай байна. Тэгээд туршлага мэддэг. Тэгээд Германд амьдралтай холбоотой миний мэдсэн бүх юм ингээ хуваалцаад бэлэн байна. Тий. Баяртай. Баярлалаа. Тэгээд хоёулаа өнөөдрийнхөө дугаарыг илүү 10 жилийн хуулиар сурах гад сонирхож байгаа хүүхдүүд болон бакалаврт хуулийн чиглэлээр сурж байгаа хүүхдүүдтэй илүү зориулаад хий гэсэн бодолтой байна. Тэгэхээр эхнийхээ асуултыг болохоор Амрагийнхаа өөрийнхөө мэргэжлийг сонгож байсан түүхээс нь эхлүүл зүгээр гэж бодож байна. Тэгээ яагаад хуульч болохоор шийдэжээ? За окей. Тэр яг ер нь бол юу л байсан л да. Миний хувьд бол хүүхчийн ингээд нэг тийм ямар чиглэлийн хичээлүүдэд илүү дуртай гэдэг нь ингээд тодорхой болцсон байдаг ч ахлах ингээд ороод тий. Тэгээ би бол ямар ч байсан за тооны чиглэлийнх дээр би бол явахгүй мэн гэдгийг уусаа мэдсэн байсан. Тэгээд ерөнхийдөө нийгмийн ухааны чиглэлүүдээр сонирхъя гэдэг. Нийгмийн ухаан дотор ч за хууль, газар зүй, улс төр, олон улсын харилцаа гэдэг нэг юм хил гэдэг ч юм уу нэг юм хэдэн хичээлүүд байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед чинь нөгөө 9 дугаар анги тэгээд нөгөө улаан шугам татдаг байсан. Тэгэхээр одоо ч тэгдэг гэж магадгүй л дээ. Тухайн үед улаан шугам татдаг тэгээд нөгөө манай сургуульч нь болохоор за чи угаасаа тэр тухайн үед яаж хийстэг гэж байгаа. Тэгээд нөгөө 10 дугаар анги руу оронгууд нь ингээд байгалийн ухаан, нийгэм, банк санхүү, тоо гэдэг ингээд хуваагаад оруулсан. Тэгээд тухайн үед бол угаасаа нийгмээс бусдын дандаа тооны суурьтай хичээлүүд байсан байхгүй. Жишээлбэл хим биологч ялгаагүй тоо тийм. Тоо угаасаа ойлгомжтой, банк санхүү нь бас тийм. Тэгээ ялтчгүй илүү сонирхолтой хөтөлбөрүүд юунд орж исэн гэсэн үг. Тэр нийгмийн сонгоны ангид орж исэн гэсэн үг. Тэгээд Эрдэнэ цогт багш хшийнхаа удирдлаганд ор 2 жил нийгмийн ангид сураад тэгээд яг сонгосон шалтгаан гэдэг юм бол нөгөө нийгмийн ухааны улсын олимпиад гэж болдог. Тэрэнд улсад хүрэл медаль авч исэн. Тэгээд нөгөө хүрэл улсын медаль авсан хүн нийгмийн ухааны чиглэлээр сургуулаа чөлөөтэй сонгоод урилгаар орох тийм эрхтэй болдог. Тэгээд тэр эрхийнхээ дагуу хуулийн сургуульд хүмүүсийн хуулийн сургуулийн сонгоод тэгээд орж исэн. Тэгээд цаашаа сурсан эрхлэлтэй. Яг анхны сонгосон түүх гэвэл тийм л. Одоодсондоо тэр нийгмийн ухааны олимпиад ороод медаль авсан хүүхдүүд өөртөө хуваараа яг сонгоод авдаг тэр хэвээрээ байгаа х тий? Тэр хэвээрээ баха. Хэвээрээ. Ямар ч байсан намайг төгснөөс хойш бол нэлээд олон жил тэр системээр явсан. Манай Эрдэнэ цогт багш ч гэсэн их олон шавнараа медальтай болгосон. Тэрнээс миний өмнө ч гэсэн 3 жил билүү 10 оноос эхэлсэн гэж ярьдаг байсан санагдаж байна. Тэгээд 10 оноос эхлээд медаль авч эхлээд 1-р сургууль медаль авч эхлээд тэгээд нэлээд олон жил үргэлжилсэн баха. Одоо ч гэсэн хэвээрэл байгаа. Тэгээд яг сайн мэдээлэлтэй бол байхгүй сүүлийн үеийн юмас бол. За тэгээд хоёлаа тийм ер нь чиний бодлоор хуульч байхын тэгээд дээрэс нь хуулиар сурахын давуу талууд юу байдаг вэ? За тэгээд тэрээ сул тал байдаг бол сул талууд юу гэж болох вэ? Зүгээр миний төсөөллөөр бол хуульч гэдгийгүүд стресс ихтэй ажил юм шиг санагддаг байхгүй? Стресс ихтэй тэгээд дээрэс нь хариуцлага маш өндөртэй бас алдах ирэхгүй ч юм шиг тийм мэрэгжил байж юм шиг санагддаг. Тэгэхээр энэ талаар ярил. За хуульч мэрэгжлийн хувьд бол яг би нөгөө их олон жил хуульчаараа ажиллаагүй. Одоо 3-4 жил болж байгаа. Сургууль төгснөөс хойш. Тэгэхээр яг өөр олон жилийн туршлагатай хүмүүс илүү өөр юм ярих байх л та. Гэхдээ яг миний зүгээр бодлоор бол хариуцлага мэдээж өндөр хуульч мэргэжлийн хувьд. Угаасаа дэлхийд бол эмч хуульч гэж ер нь их хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүний эрүүл мэндийн гэдэг юм уу амнаас тэрнтэй ерөнхийдөө холбогдох хоёр мэргэжил бол ялцч хуульч эмч хоёр байгаад байдаг. За хуульчид бол яг зүгээр одоо зөрчигдсөн эрхийг
хүний зөрчигдсөн эрхийг яаж сэргийлж болох вэ те? Хүн одоо жишээ нь яаж гэрээг хийх юм бол дараа нь тэр хүнд эрсдэл багтаа байх уу? Хэрвээ одоо хууль бусаар цагдаа барьчлаа гэж бодоход яаж тэрнээс гарах уу ч юм уу, тэр нөхцөлөөс гарах уу ч юм уу гэдэг. Яг үүндээ одоо нийгмийн талынх нь бүхэл хэрэгцээний дотор ялангуяа эрхийн зөрчилтэй эсүүд дээр их ажилладаг хөлчийн хувьд бол тэгээд нөгөө бит хоёрын подкаст чинь 10 жилийн хүүхдүүдэд илүү одоо мэдлэг болох гэсэн утгатай тийм подкаст байгаа шүү дээ. Яг өнөөдрийн дугаар нь тийм. Тэгэхээр одоо ингээд хөлч мэргэжлийг ингээд харах юм бол одоо кино миноноос харах юм бол ингээд дандаа шүүхтэй хэмттэй. Тэгэл ингээд дандаа итгэлцэл тэгэл одоо амар гинт нотлох баримт гаргаж ирээд одоо юу гэдэг чи цаазаар авахгүй болж байгаа хүмүүс боловч боловлаад чинь. Яг ийм төсөөлөлтөөр хэрвээ мэргэжлийг сонгох чивэл бас жоохон өндөрл байна гэсэн үг. Яг уу тиймэрхүү юм амьдрал тохиолддог. Гэхдээ хуульчийн одоо мэргэжлийн яг хамгийн гол хийдэг юм бол дандаа тийм юм бол бас биш байхгүй. Тэгэхээр энийг бол сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр давуу тал гэх юм бол мэдээж ямарваа нэг юмд аль болох үндэслэлтэй дээрээс нь объектив байдлаар хандах тийм чадвар арай илүү их суудсан болов уу гэж бол боддог. Одоо юу гэдэг чинь гарч байгаа хэлж байгаа үйлдвэр болгоныхаа араас дандаа тэр үйлдвэрээ үндэслэлсэн бодлогоо бүхий юуг ярьж явах ёстой байдаг. Одоо шүүх хуралдаан дээр ч байдаг юм хаач байдаг. За амьдрал дээр тийм бас чадвар суух магадлал. Гэхдээ би бүрэн сууж амжааг байгаа. Гэхдээ ер нь бол тийм суудаг ялтчгүй одоо тархиныхын функц тэгж ажилладаг юм шиг үлээ. Тэгэхээр тийм одоо давуу талуудтай яг хүний одоо хувь хүн гэх юм бол тийм. Яг хөө за сул тал гэх юм бол за ер нь бол одоо ингээд хуулийн оюутан гэдэг ч юм уу эсвэл хуулиар сурах гэдэг оюутан гэх юм бол одоо тооны хичээлүүд ч юм уу бусад хичээлүүд ер нь жоохон хэрэггүйгээд хайчих магадaltaй байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол хэрвээ ингэж байгаа бол энэ бол алдаа сул тал болж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр хуульч гэсэн ямар нэгэн байдлаар тоо бодох шаардлага нэгдүгээр гарна. Одоо жишээ нь юу гэдэг чинь татврын маргааныг өмгөөлөе гэж бодоход чи тэр татврын тооцооллыг чи өөрөө мэдэхгүй бол чи өмгөөлөх юмш боломжгүй байхгүй. Жишээлбэл нөгөө талаараа одоо чи өөрөө тооны хүн чи амин сайн мэдж байгаа болох л та. Тоо чи нөгөө амьдрал дээр бодохдоо биш нөгөө тархины юуг нь хөгжүүлэхтэй байдаг шүү дээ. Одоо логиктой, дараалттай сэтгэл мэддэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө тооны бэкграунд чи нөгөө хууль дээр гараад ирэхээр одоо фактуудыг ингэж хооронд нь гоё пазл шиг эвлүүлэхтэй. Одоо яг нөгөө шатар тоглож байгаа хөтөл ерөнхийдөө адилхан байхгүй. Тэгэхээр яг тооны тэр бэкграунд бол яалтчгүй хэрэг болдог. Тэгэхээр тооныхоо тэр бусад хичээлүүдтэй бити одоо орхиороо хэрэггүй гэж бити бодлоо л гэж хэлмээр байна тийм. За тэгэхээр гоё зөвлөгөө өглөө баярлалаа. Тэгээд за одоо тэгвэл ерөнхийдөө хуулиар суралцах гад бас зарим сая одоо миний асууж байгаа асуултын зарим сая амраа бас хэлсэн гэхдээ зөвхөн багцлаад суугаад одоо хуулиар суралцахаар зорж байгаа хүмүүс болохоор өөрсөндөө ямар чадварыг ерөнхийдөө суулгах хэрэгтэй вэ? Одоо магадгүй тийм. За миний бодлоор хамгийн нэгдүгээр сууж сурах чадвар бол маш хэрэгтэй. Сууж чаддгүй гээр хуульч болно гэсэн ямар ч ойлголт байхгүй. Яг өөр мэрэгжлүүд бол сууж сурах шаардлага хэрэггүй гэж болно л доо одоо дуучин муучин ч байдаг юм уу те мэдэхгүй одоо чинь заавал суух шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр хуульч бол бүхэл ажлын явц бол төвлөрч одоо доктортой удаан хугацаагаар суух тэр чадвар хамгийн чухал. Одоо за өмгөөлөгч боллоо гэж бодъё те. Хүний хэрэг өмгөөллөө хэргийн материал гэдэг одоо ийм зузаан материалууд байна те. Тэгэхээр чи тэр олон материалтай чи одоо яс сууж танилцчихж чи тэрийг хүнийг сайн өмгөөлөх боломжтой байхгүй. Тэгэхээр тэрийг танилцаа сууна гэдэг чи өөрөө тэр нөгөө суух чадвар чинь байж ах хэрэгтэй байхгүй. За хоёрдугаарт одоо за шүүгч байлаа гэж бодъё те. Шүүгч байлаа ч гэсэн дандаа сууж маш төвлөрч суух хэрэгтэй. Тэр материалуудыг залхуурлахгүйгээр одоо бүгдийг нь унших хэрэгтэй те. Гэлмэт ер нь бол хамгийн одоо энгийн юм бол сууж сурах чадвар байна. За хоёрдугаарт бол мэдээж унших чадвар. Тэгтээ унших гэдэг маань үсгэлэх тухай биш. Зөв унших тухай одоо чадвар. Олон их сурвалж байгаа тийм үү хуулийн. Маш олон ном байгаа. Тэрнээс олон хууль байгаа. Одоо Монголд чинь 500-аад гаруй хууль байгаа шүү дээ. Тэндээс маш зөв их сурвалжаа өөрөө олж чадна гэдэг бол хуульчийн бас маш том
скил байна. Хаанаас юу олж байгаа мэдтгүү те. Дээрээс нь одоо олон их сурвалж документээс анализ хийгээд хэрэгтэйгээс нь хэрэггүй рүү нь ялгах ч юм уу те. Тийм чадварууд бол маш хэрэгтэй. Тэгэхээр хамгийн энгийн чадварууд бол одоо энэ л гэж би хэлэх байна да. Одоо миний туршлагаар бол тийм. Одоо тэгээд тийм уншиж сурах сайн юмдгүй би бол яг уншдаг л да. Зөв уншчих юм уу одоо. Одоо чинь зөв унших гэхээр энийг бас илүү жоохон дэлгэрэнгүй тайлбарлах юм бол зөв унших гэхээр ч одоо за яг нэгдүгürt логиктой сэтгэх ёстой. Тэгэхээр одоо жишээ нь хуулийн зүйл заалт байлаа гэж бодоход эхлээд тэр хуулийнхаа зүйл заалтыг одоо жишээ нь ер нь бол хуулиуд чи яг монгол хэл дээр бичигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ямар ч мэргэжлийн хүн монгол хэл мэддэг л бол тэр заалтыг уншаад ойлгох юм тийм үү. Тэгвэл хуульч хүн гэж яагаад тусдаа мэргэжлийн хүн байгаад байна вэ гэхээр тэр хуулийн заалтуудыг ерөнхийдөө гүн цаад утга агуулгаар нь ойлгодог хүнийг л хуульч гэдэг байгаа байхгүй. Тийм учраас байгаад байна. Тэгж ойлгохын тулд яах вэ гэхээр тэр хуулийнхаа цаад логикийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тэр цаад логикийг ойлгоод тэр заалтаа уншина. Хоёрдугаар тэр заалт яагаад энэ хуулинд ингэж орсон юм тий? Яг энийг зохицуулах зорилго юу вэ гэдгийг нь мэдчихэж бас тэр заалтыг бүрэн ойлгох боломжтой. Тэгэхээр ер нь бол зөв уншина гэдэг маань цаад утга агуулга концептыг ойлгож унших хэрэгтэй гэсэн утгаа тийм байна. Тэгвэл нөгөө яг хүмүүс ингээд хилдэлтэй хуульч ихээр ингээд за яг хууль цээжлэл болчдөг гэх юм тийм би айгүй олон сонсч байсан байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө цээжний тухай асуудал бол биш. Цээж одоо memory set хүн хуульч яг хэрэгтэй байх. Гэхдээ гол юу нь бол яагаад ч биш байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр гол нь логик гол нь одоо тэр хуулийн зүйл залтуудыг амьдрал дээр зөв хэрэглэх тэр л чадвар байх хэрэгтэй гэсэн үг. Энэ утгаар байсан. За ойлголоо. За тэгвэл одоо Амрагийнхаа бас өөрийнх нь тэр сурах арга барилаас нь сонирхмоор байна. Ер нь чи одоо бакалавр, мастертаа ерөнхийдөө яаж суралцж ивчний сурах арга барил яг нэг амар одоо тийм аргаар сурч ирсэн гэд хэлэх юм бол байхгүй байна. Гэтэ яг би бол ингэж боддог одоо аливаа нэг юм илүү сурмаар авах юм бол илүү тэрэнд одоо сайжрамаар авах юм бол хүнд заах хэрэгтэй гэж ярьд юм лээ. Тэгээд би 10 жилд байхдаа ч гэсэн бакалавр сурч байхдаа ч гэсэн энийг өөрийн мэдлгүй ер нь бол туршаад үзсэн байсан. Одоо жишээ нөгөө нэг найздаа ч юм уу эсвэл нэг оюутандаа одоо нэг сэдвийн талаар тайлбарлах те. Тэр тайлбарлаж байгаагаараа чи тэр хэрэг тэр сэдв дээрээ айгу сайн болно гэсэн үг. Тэгэхээр чи ер нь бол за зөвлөе гэх юм бол хүнд заах юм байна. Тий. Одоо арга барилын хувьд. Түүнээс бусад одоо жирийн арга барилууд мэдээж байна л да. Одоо суун гэдэг ч юм уу тий. Одоо яг чи уншин тэмдэглэн гэдэг. Гэхдээ яг зүгээр илүү value өгөх арга барил гэх юм бол хүнд заах тусмаа чи тэр хэрэг илүү сайжрна гэж ойлгох бол их зүгээр. Тэгэхээр яг өөр тийм сургалтын арга барил хэрвээ туршиж үзмээр авах юм бол нэг за заавал хүнд биш юм аа гэхэд өөртөө ч гэсэн яриад тэгээд тэрийг зааж бас болно. Тэгээд зүгээр гэртээ зүгээр байж байгаа ч юм уу тэгэл тэр нэг сэдв уншингуудаа тэрийг өөрөө ярих хэрэгтэй хүнд зааж байгаа юм шиг хэлбэрээр гэсэн. Тэгвэл толгоноос ч ерөнхийдөө их удаан гардах юм шиг санагдаж байна. Тэгэхээр за тийм арга барил юм байна л да. За тэгээд чиний ингээд CV-г сонирхоод үзэж байхад даадын одоо зуны сургуульд тэтгэлэг хүрчихсэн байсан тий. Германы Аугсбург хотод ирээд одоо хоёулаа энэ зуны сургуулийн талаар ярих гэж бодож байна. Яг очиод тэнд яг гэр нь яг юу сурав. Тэгээ дээрээс нь application process-ийн талаар нь бас ярив тий. Ерөнхийдөө ямар материалууд бүрдүүлж исэн бэ? Тэгээд хизээ материалаа явуулж исэн. Тэгээ бас энэ тэтгэлгийг авахд бас хэр өрсөлдөөнтэй байдаг талаар. За тэр болохоор 2017 онд явж исэн. Тэгээд тэр нөгөө даатын хөтөлбөр дотроо тэтгэлэг хөтөлбөр дотроо Hochschule Sommerkurs гэдэг хөтөлбөр байсан. Тэр бол зуны яг нэг сарын хугацаанд Германы аль нэг хотод аль нэг сургуульд сарын хугацаанд сургалтанд суув. Тэгээд тэр сургалтын хүрээнд шаардлагатай зардал төлбөрүүдийг даатаас төлөвлөдөг тийм л сургалтын хөтөлбөр. Application process-ийн хувьд бол өмнөх оных нь 11 сараас
сард дедлайн байсан санагдаж байна. Одоо 16 оны 10 билүү 11 сар дедлайн байсан. Тэгээд ер нь бол 10 сарын 15 хүртэл байсан баха. 10 сарын 30 ч юм уу тэр хавцаа. Тэгээд дедлайн болоод дараа жилийнхэн 3 сард хариу гардаг. Тэнцэн байна, тэнцээгүй гэдэг ч юм уу тийм хариу гардаг. За бүрдүүлэх материалын хувьд бол за миний одоо санаж байгаа мэдээж одоо мотивацийн schreiben гэж байдаг шүү дээ. Нөгөө motivation letter гэдэг тэрийг бичих хэрэгтэй. За хоёрдугаарт нэг good ахтна гэдэг нөгөө recommendation letter маягийн юм авч ирсэн багш нараас. Тэгээд хэлний одоо шалгуур. За гэхдээ энэ дээр бол жиж ярихад тухайн үед надад одоо ямар ч одоо тест авч үйт юм уу, дэс хаач үйт юм ямар ч тийм хэлний оноо байгаагүй. Зүгээр даадын төлөөлөгч гэдэг нэг хүмүүс байдаг шүү дээ одоо муистер, мобистер энэ төр гэдэг байдгийн. Тэгэхээр тэднэр дээр хүсвэл очоод тэднэр дээрээс нь шууд газар дээр нь шалгалтаа өгөөд тэгээд тэд нар өөрсдөө нэг тийм цаасан дээр за чиний левел чинь A2 байна, эсвэл B2 байна гэсэн нэг тийм баталгааж болчихдог байхгүй. Тэгээд тухайн үед л яг би тэгж одоо муис дээр байсан даадын төлөөлөгч дээр очиж тэгж хэлнийхээ оноо баталгаажуулж авч ирсэн. Тэгээд ер нь бол даадынхаа тэр төлөөлөгчтэй аягүй сайн контакттай холбоотой байх хэрэгтэй. Техник бий байдгийг те одоо ингээл асууж масуувал яавал зүгээр яаж одоо жишээ нь мотивацийн schreiben-а бичгүүд те тэд нар чинь зүгээр хараад бараг бичүүлэлт бичснийга шалгуулчих бас болдог. Тэд нар чинь хараад өгдөг юм байна лээ. Тэгэхээр хойд бол тийм болж исэн. Тэгээд яг тэтгэлэг тэр хэр өрсөлдөөнтэй байсан эсхийг бол би өстой сайн мэдэхгүй байна. Тэр бол өстой хэлж мэдэхгүй. Зөвхөн би л ганцаараа яг одоо чи миний одоо өнцгөөс харахад бол тэгж одоо олон хүн ингээд цуглуулж байгаа шалгалт авсан тийм бол байхгүй болохоор цаана ямар хүмүүс шалгалт өгөөд ямар хүмүүс материал өгж байгааг би мэдэх арга байхгүй. Тэгэхээр тэрийг бол би сайн мэдэхгүй. Бас нэг тип маягийн хэлэхэд бол би ингэсэн өмнөх оных нь хогшуу зомакуст бас аплайдаад тэнцээгүй байхгүй. Тэгээд дараагийн жилийнх нь аплайдаад тэнцэжсэн. Тэгээд би дараа нь зүгээр ингээд бодоход одоо нэг 3 сургуулийг бүгэлж өгдөг байхгүй одоо тэр application form дээр нь. За ямар 3 сургуульд сар баймаар байгаа юм бэ гэдэг. Тэр 3-ыг чинь нэг нь сонгох нь гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгээд би өмнөх жилдээ болохоор тэр 3 сургуулаа бүр амар том 3 сургууль бүгэлцсэн. Одоо Мюнхний Людвиг Максимилиан юу гэж вэ? Тэгээд амар том 3 сургууль бүгэлцсэн. Тэгээд дараа нь болохоор би тэгсэн байх гэж бодоод ерөнхийдөө жоохон жижиг хотын 3 сургууль өгсөн байхгүй 3 жижиг хотын одоо Augsburg юу байлаа жижиг хотод байсан ямар ч байсан. Essen энэ ч байлаа нэг тийм жижиг хотод байсан. Тэгээд яг хоо Essen том хот гэж магадгүй л дээ бид ямар ч байсан нөгөө их сургуулийн ранк гэдэг нь бол нөгөө Мюнхен эдрээс жоохон доошоо. Тэгэхээр тэгж бүгэлдсэн байсан. Тэгэл 3 сард нь хариу ирэл тэнцэжсэн. Тэгээд Augsburg сар болж исэн. Сургуулийн тухайд дэлгэрэнгүй ярих юм бол тэр зүйл зүгээр ер нь бол нэг одоо мэдээж герман хэл дээр явагдана сургалтууд. Тэгэхээр нэгдүгээрт хэлний чинь чадвар аягүй сайжирна. Тэнд юу сурах вэ? Сургалтын агуулга юу вэ гэхээр ямар ч агуулгатай байж болдог. Одоо жишээлбэл миний хувьд Augsburg-т бол жишээ нь Augsburg хотын тухай Augsburg хотын одоо түүх мөх гэсэн нэг тиймэрхүү хичээлүүд үзчихсэн байхгүй сарын хугацаанд. Тэгээ нөгөө тэндээс чи нөгөө олон улс орноос хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Тэгээд тэд нартэйгээ нэг баг маг болоод бүлэг болоод тэгээд явж исэн. Тэгэхээр би бол одоо ингээ харж байхад тэр хогшуу зомакус гэх програм юугаараа илүү үнцэнтэй вэ гэхээр тэнд очиж юу сурах чинь бол нэг хамаа байхгүй. Яг хөө зүгээр мэдээж одоо юу гэдэг чинь усны инженер ч юм уу тийм мэрэгжилтэй хүн очиод Augsburg-т очиод Augsburg хотын одоо усан тэр хоолой моолог судлал мэдээж өөртөө хэрэгтэй байх л та. Гэхдээ ер нь бол ямар ч юм байж болдог. Заавал чиний мэрэгжил юм байх албагүй л гэдэг санааг хэлэх гэдэг гэсэн үг. Тий, юу ч болно. Гол нь чиний нэгдүгээр герман хэлний чинь төвшин маш сайн болно. Ягаад тэгэхээр чи багш нар чинь чамтай германаар ярина. За өдөр тутамдаа чи дандаа герман хэлээр харилцаанд орно. Хоёрдугаарт маш олон орны хүүхдүүд ирдэг учраас чи олон орны хүүхдүүдтэй найз болно. Networking сайн үүсгэнтэй. Ер нь бол аюу гоё тийм зуны memory болдог л доо. Дараа нь ингээд бодож явахад тийм.
Тийм л Зөв. Харин тийм би тэрийг харчаад яг зуны сургууль гэдэг юмгууд янз бүрийн зорилготой, зарим нь илүү мэрэгчлээ илүү юу наривчлсан тийм зуны сургуулиуд байдаг. Зарим нь болохоор бас янз бүрийн дэвшүүлээ л дээ. Тэгэхээр одоо манай сонсогчид өөрсдөө бас сайн судлаад яг хэлээ сайжруулмаар байгаа мó? Аль эсвэл яг зорилготойгоо одоо илүү уялдуулаад бас ямар зуны сургууль гэдгээ сонгох хэрэгтэй байх тийм. Тий, яг үнэ. Тэр нөгөө даатын өөрийнх нь сайт байгаа. Тэгээд тэрийг айгуу сайн ухах хэрэгтэй. Тэр бол эхний степ. Ямар ч байсан тэрийг ухаад зөв сургуулаа зөв хөтөлбөр айгуу сайн олох хэрэгтэй. Тий. За тэгээд амраа бол бакалавра мөс сурсан байгаа тий. Тэгээд дээрээс нь мастера болохоор одоо Göttingen нэг сургууль сураад одоо удахгүй төгсөж байгаа. Тэгэхээр чи бол энэ хоёр боловсролын систем тэгээ дээрээс нь ерөнхийдөө хоёулын одоо өөрөө биеэрээ мэдэрч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь тэр боловсролын ялангуяа яг хууль дээр гээд наривчлаад хоёул ярих юм бол яг тэр одоо боловсролын систем одоо лекц, семинар юу гэдэг нь тэгээ дээрээс нь одоо шалгалт шүүлэг тэднийхээ ялгааг бас хоёулаа сайхан харьцуулаад ярих гэж бодож байна. Магадгүй одоо most бас бакалавра сурж байгаа хүүхдүүд ч юм уу илүү сонирхолтой байж магадгүй тийм. Ер нь Германд энэ лекц тэгээд хичээлийн системүүд нь ерөнхийдөө яаж явдгийг Монголоос юу юугаар ялгаатай байна. За. Тийм би 13 онд Мөсийн хуулийн сургуульд ороод 18 онд манайх 5 жил байдаг Мөсийн хуулийн сургууль тэгээд төгссөн. Тэгээд жилийн дараа Германы Göttingen гэж Niedersachsen одоо Dort-Sachsen гэх юм уу. Тэнд мужид байдаг хотод магистрийн сурах эрх аваад тэгээд сурч эхэлсэн. За ялгаа гэх юм бол за яг хуулийн мэрэгжил талаас нь яриа те. Хуулийн мэрэгжил талаасаа болвол ер нь бол за Монголын хувьд бол эрх зүйн систем Ром Германы эрх зүйн системтэй гэж явдаг. Тэгэхээр Ром Германы эрх зүйн системтэй эрх зүйн орнуудын хувьд бол үндсэн одоо суурь нь ижлэхэн байдаг байхгүй юу? Ер нь бол одоо жишээ нь иргэний хуулийн Герман дахь зарчим, Монгол дахь зарчим хоёр ижлэхэн байна л гэсэн үг. Түүнээс биш яг хуулийнхын текст нь ижлэхэн байх тухай биш. Зарчим одоо философи тэр нь бол ижлэхэн байна гэсэн. Тэгэхээр ер нь бол Монголд одоо хуулиар цаашдаа ажиллах гэж байгаа бол юу гэдэг чинь Германд те Ром Германы эрх зүйн системтэй өөр бусад орнуудад сурсан илүү дөхөн гэдэг тийм яриа бол байдаг. Гэтэ энэ бол өөрөө хоёр талтай. Би бол яг энийг ингэж 100% дэмжиж чинь тех ёстой гэж бол тийм талаас нь бол ярмаар байна. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө эрх зүйн системүүд Ром Герман, Англи Саксон гэж ингэж амар ялгахаа ерөнхийдөө болцсон. Одоо жишээ нь Монголын компани эрх зүйн талаар одоо авч үзэх юм бол те одоо үнэт цаас компани эрх зүй гэл ингээл бонд гэдэг ч юм уу ингээл нэг тийм одоо бизнесийн талын эрх зүйн хичээлүүд байна шүү дээ тий. Тэд нар бол ерөнхийдөө Англи Саксон буюу одоо Америкт, Японд байдагтай, Англид байдагтай ерөнхийдөө их төстэй байдлаар явцсан байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол эрх зүйн салбарууд тус бүрдээ зөвхөн Ром Герман биш Англи Саксонтой төстөөч тиймэрхүү юу бол байгаа. Тэгэхээр та нар одоо оюутнууд одоо хүүхдүүд хэлэх юм бол яг ингэж өөрийгөө бити хайрцаглаарай л гэсэн үг. За би бол Монголд ажил одоо юу гэдэг чинь. За би бол одоо Монгол түлхээр ажиллана. Монгол Ром Германы эрх зүйн бүл. Тэгэхээр яах вэ гэхээр заавал би Ром Германы юмд би сурах хэрэгтэй байна гэж тэгж хайрцаглаж болохгүй. Та нар хамгийн гол нь юу харах хэрэгтэй вэ гэхээр ямар сургууль, ямар хөтөлбөр байна? Чи ямар салбар сонирхолтой гэдгийг л аягүй сайн олох хэрэгтэй. Хамгийн гол нь. За чи жишээ нь үнэт цасны банкны эрх зүйд аягүй одоо дуртай тий. Ер нь бол цаашдаа finance law-ор чи мэрэгшээ гэх юм бол би бол Германыг зөвлөхгүй. Америкч байдаг юм уу тий. Илүү тийм тэр нь илүү хөгжсөн газрууд руу очиж сурах хэрэгтэй. Одоо жишээ нь магистр гэдэг чинь ерөөсөө юм байхгүй. Одоо бакалавр чинь тухайн мэрэгжлийнхаа суурийг хүчиж байгаа гэсэн үг. Магистр бол чи нэг өөрийнхөө дуртай юм уу сонирхолтой салбараа аваад тэрэндээ мэрэгшил гэсэн үг. Ер нь бол. Тэгэхээр чи одоо жишээ нь юу гэдэг чи Америкт магистрт сурчвал би Монголд ирээд би ажиллаж чадахгүй байх болов уу гэсэн бодолтой хизээж байж болохгүй. Тийм. Тэгэхээр хамгийн нэгдүгээр магистрийн хөтөлбөр хэрвээ сонгох гэж байгаа бол өөрөө юунд дур сонирхолтой, ямар чиглэлээр сонирхолтой. Тэр сонирхож байгаа чиглэл чинь аль ус арай илүү байгаад байна тийм. Тэгээд аль сургууль
чиний сонирхож байгаа хүсэж байгаа хөтөлбөрийг чинь санал болгож байна. Энийг л айгуу сайн харах хэрэгтэй. Түүнээс биш одоо хууль бол бити одоо заавал одоо баруун те заавал герман гэж бити одоо яарай л гэж хэлж байгаа. Одоо нэг талаар нь бодорой л гэсэн үг. За системийн ялгаа яг хоо за хичээлийн хувьд ялгаа гэх юм бол мэдээж ялгаа бол байгаа. Оюутнууд ч ялгаа байгаа, багш нарын хувьд ч ялгаа байгаа, сургалтын системч ялгаа байгаа. За яг хоо Германы хувьд зүгээр миний туршлагаас харахад бол ерөнхийдөө оюутан төвтэй тийм систем санагдсан. Одоо оюутан бол өөрөө хичээлээ сайн хийж лээвэл оюутанд хэрэгтэй бүх юм цаанаас нь ерөнхийдөө хангаад өгч гэнэ гэсэн үг. Яг хоо би энэ дээр бол мөнгө санхүү бол нэг яриаггүй. Зүгээр оюутанд хэрэгтэй одоо сургалтын материалч байдаг юм уу те хичээл хийх орчин сурах өрөө юу гэдэг чинь одоо тэгээ за хичээлийн дундуур гарах ном сурах чи хичээлийн дундуур амрах одоо кафе мафеч гэдэг ингээл янз бүрийн бүр ингээд оюутанд яаж comfortable тухтай байдлаар байх уу гэдгийг амар сайн шийдсэн юм шиг надад бол санагдсан. Би тэгтээ зөвхөн Германд л байж үзсэн болохоор би бус орны тим биш гэж хэлж байгаа юм биш. Бус орнч тим байж тийм байх тийм. Тэгэхээр миний л одоо өөрийн л туршлага шүүл гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд бас нэг одоо юу болохоор за тэр нэг сургалтын орчны тал дээр илүү их ялгаа бол гарсан л та. Одоо юу гэдэг чи манай тэр Готийн нэг сургуулийн хувьд бол за хичээлийн танхимуд байна. Дээрээс нь бүр ингээд 4-5 давхар ингээд тусдаа барилга тэр нь болохоор ерөөсөө оюутны хичээл хийх бие даалтын өрөөнүүд бүтэн барилга тэр чигтэй. Тэгэхээр оюутан бол яах вэ гэхээр тэр өрөөнүүд дотор нь болохоор нэг хүний өрөө гэж байна, хоёр хүний өрөө, дөрвөн хүний өрөө, тэгээ бүр 10, 20 гэдэг ингээд янз бүрийн өрөөтэй. Тэгэхээр оюутан одоо жишээ нь гэртээ хичээлээ хийхээс одоо төвлөрдгөө байж болно тийм үү? Номын санд бас төвлөрөхгүй байж болно. Гэтэл тэнд ч нэг хүний өрөөг захиалаад тэгээд тэр нэг хүний өрөөндөө бүтэн өдөрж сууж болно. Гэх мэт зүгээр хичээл хийх боломжоор бол маш сайн хангагдсан байдаг юм байна лээ. Тэгэхээр дээрээс нь одоо оюутанд зориулсан хөнгөлтүүд гэдэг айгүйх байдаг штеп. Тэгэхээр тиймэрхүү юм бол айгүйх байгаа. Оюутны картаараа бол ер нь бол манай одоо мууч бол нэг бас нэг давуу талтай оюутны картаараа одоо жишээ нь мууч дотроо хотод руу явахдаа үнэгүй явдаг байсан. Вагоноор. Одоо жишээ нь Göttingeni одоо мууч чинь Хановер байгаа, Хамбург байна те. Bremen, Wolfsburg гэх ингээд том хотод байгаа шүү дээ бас. Тэгээ тэр хотод руу тэр зүгээр карта үзүүлээд гэхдээ мэдээж тэрүүгээр явах вагоных нь төрөл нь жоохон өөр л дөө. Арай жоохон удаан. Тийм. Регионал баан гэдэг тийм. Гэхдээ стил чинь айгүй том юу болж байгаа байхгүй. Тиймэрхүү одоо ялгаанууд бол гарч ирсэн. Яг хуу хичээл заах одоо процессын хувьд гэх юм бол одоо тэр технологи IT-ийн талын юуг бол айгүй сайн хангасан байдаг санагдсан. Одоо жишээ нь за Mois гэхээр одоо яг би муулаа хөшөөсөө муулж байгаа ч юм биш гэхдээ. Тэгээ ер нь бол одоо жишээ нь IT-ийн юмаа бас илүү их сайн сайжруулал оюутнууд бас хэрэгтэй байдаг юм байлаа. Одоо IT-ийн нэгдүгээрт хамгийн наацлах нь айгүй хурдан те жишээлбэл ямар ч гацал юу ч үсэхгүй хурдан хичээлүүдэд сонгоод дүн тэрүүгээр ороод багш нартайгаа тэр нөгөө сургуулийнхаа өөрийнхөө платформ болсон сайтаараа хоорондоо багш нартайгаа мэйлвч харилцаад ингээд явах тийм боломжтой. Тэр мэрийг тэр одоо боломжуудыг бас аюул сайн хангаж өгсөн. Тэгэхээр оюутан бол ерөөсөө л хичээлэл хий те хичээлээ сайн хий. Бусад бүх юм чинь байгаа. Тэгэхээр яг тийм орчныг бүрдүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэгээ номын сан одоо жишээлбэл тэр одоо мэдхгүй баг 2-3 мянган хүний судалтай байх маш өндөр том тийм заалмалтай. Тэгээ нөгөө тийм орчинд орохоор ч хүн яалтч нөгөө сэтгэлээрээ айгуу тийм гоё хийх тийм юутай бас болдгоо юм байлээ л дээ. Тэгэхээр тэр нь бас нөлөөлж магадгүй л баг тийм. Яг нь энгийн ялгааны үед бол тийм их ялгаа. За ойлголаа. Хоёлаа тэгээд бас мастерт чиний материалаа одоо сургуулиуд руу явуулж исэн туршлагаас бас хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол бүрдүүлэх материалууд бас юу байсан бэ? Бүрдүүлэх материал, тавигдах шаардлага, тэгээд кредит дутах асуудал бас байсан уу? Одоо Монголд үүсдэг кредитүүдийн дээр одоо сургуулиуд руу материал надад бол тийм асуудал зөндөө гарч ирсэн байхгүй юу? Мастерт материалуудыг явуулж хагаад кредитийн асуудал айгүй их гарч ирсэн. Тэгэхээр кредитийн асуудал гарсан уугүй юу? Тийм тэгээд чиний зүгээс одоо мастертаа сурах гад бэлтэж байгаа
Тэгээ дээрэс нь герман сурах гэж бэлтэж байгаа залуусд өгөх зөвлөгөөнүүд юу вэ? За эхлээд юунаас эхлэе? Кредитийн асуудал байна тий. Германы хуулийн мастерын хөтөлбөрүүд ерөнхийдөө миний санджаар 130-аас 150 кредит цаг судалсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг санагдаад байна. Гэтэ би бүр яг амар сайн санахгүй байна л да. Би ягаад тэрийг одоо санахгүй тэрэн дээр санаа зовоогүй вэ гэхээр манай хуулийн сургуульч 5 жил болохоор 150 кредит бол хангалттай үзчихдэг байхгүй. Тэгэхээр ямар ч байсан Мөсийн хуулийн 150 кредит бол ямар ч орны ер нь магистрийн хөтөлбөрийн кредитийн шаардлагыг бол биелүүлчих байх гэж би бодож байна. 150 гэдэг чинь ер нь бол маш өндөртөө орох кредит байгаа шүү дээ. 4 жил сурлаа гэхэд 150 та хүрэхгүй байх тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр 5 жил гэдэг бол at least ямар ч байсан 100-150 кредитийг бол заавал судалсан байна. Тэгэхээр ер нь бол шаардлага тэрэн дээр бол санаа зовлт бол байгаагүй. Яг мэдээж миний кредит зүйд ч одоо 120 ч юм уу эсвэл 100 муу байсан бол тэрэн дээр асуудал үүсээ тэрийг би илүү анхаарах байсан байж магадгүй л дээ. Тэгэхээр кредитийн үед ямар ч асуудал гараагүй. За материал бүрдүүлэх материалын үед тийм. За материалууд ерөнхийдөө ингээд би нэг юм сайт хэлж одоо сайт хэлнэ гэх юм уу? LLM зураас guide.com ч үлээ нэг тийм сайт байдаг юм аа. Тэр болохоор нөгөө одоо LLM гэдэг маань болохоор share screen хийгээд харуулчих уу? За болно. Чи скрин шеэрлэж мөн. За тэгье. За. За. LLM зураас guide.com. За тийм юм байна. Одоо за тайлбарлах юм бол энэ би бол энэгээр ямар ч байсан өөрийнхөө хөтөлбөрийг олсон. Ер нь бол баг Google дээр олсон гэсэн. Тэгэхээр ер нь бол та нарын өөрсдийнх чинь нөгөө нэг одоо хайх тэр одоо уухгүй хайх чадвар чи айгүй хэрэгтэй. За энэ дээр болохоор ингээд юу гэдгийг LLM гэдэг маань одоо за хуулийн биш хүмүүст хэлэхэд бол хуулийн магистрийг бол хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хуулийн магистр болчвол LLM гэдэг эрдмийн зэрэг, академик зэрэг авна гэсэн үг. Бакалавр болчоор LLB, магистр болчоор LLM болдог гэсэн үг байхгүй. Тэгээд ерөөсөө энд бол жоохон дэвшлэлтэй. За тэгээ. За энэ ч болохоор ингээд аль улсыг сонирхож байгаа юм чинь энэ дээр бол чинь USA, Америк байна те, UK, за тэгээд Европ дотроо ингээд Европын орнууд байгаа. За дотор нь Аз, одоо Австрали гэдэг ч юм уу тэгээд ингээд улсаар нь ингээд ялгцсан тийм байгаа. Тэгээд за одоо жишээ болгоод чи тэр Germany руу ороод үзүүлвэл. За тий. За одоо ингээд оронгууд LLM programs in Germany гэдэг. За тэгээд ингээд юу байгаа? Сургуулиудынх нь ингээд чигсаалтууд байгаа доошоо. За жишээ болгоод чи энэ Humboldt үнийг рүү ч юм уу эсвэл аль нэг рүү н ороод үзвэл бишөө дэлгэрэнгүй тайлбарлаад өгье. За одоо ингээд нэг сургууль руу н оронгууд доошлуулангууд одоо энэ жоохон дэвшлээ. За одоо энэ programs at HU бэлэн гэдэг. Тэгэхээр энэ одоо жишээ нь Deutsche und Europäisches Recht und Rechtspraxis гэдэг энэ одоо жишээ нь нэг магистрийн хөтөлбөр байгаа байхгүй. Доотлих нь болохоор одоо Master of Laws in Intellectual Property Law and Media Law гэдэг бас нэг магистрийн хөтөлбөр байгаа гэсэн. Тэгэхээр хуулийн бол яг өөр мэргэжлүүч гэсэн тийм байдаг гэж магадгүй л дээ. Гэхдээ хуулийнх бол ингээд сэдвэрээ нэг хөтөлбөр болцсон байдаг. Компани эрх зүйч гэдэг юм уу эсвэл одоо эрүүгийн эрх зүйч гэдэг юм уу тийм байдаг. Тэгээд зарим нь бол яг хуу герман хэл дээрх хөтөлбөрүүд нь бол зөвхөн ерөнхий German law гэдэг одоо зөвхөн Германы эрх зүйг л үзнэ гэсэн үг байхгүй. Тийм хөтөлбөрүүд бол байдаг. Гэхдээ ихэнх нь ерөнхийдөө одоо жишээ нь за тэр 5 номерыг харах юм бол European law and comparative law гэдэг одоо харьцуулсан эрх зүй, Европын бол харьцуулсан эрх зүй гэсэн юм LLM програм байх жишээтэй. Тэгээ энэ дотор нь ингээд хэдэн сарын ямар шаардлагуудтай юм те гэдэг ч юм уу ингээд ямар хэл дээр үзэж болох юм ингээд. Тэгээ ямар ч үсэн би өөрийнхөө хөтөлбөрийг бол энэ сайтаас бол ингэж ухад сууж байгаад бол олж исэн. Энэ ер нь бол айгүй гоё сайт шүү дээ. Ялангуяа яг хуулиар сонирхож байгаа хүмүүсд бол амар ойлгомжтой. Одоо ингээд дахиад жоохон доошлуулах юм бол яг энэ баруун талд чинь дахиад жоохон
Бид нар тий. За тэгээд одоо чинь top level programs by specialty гэж байгаа. Тэгэхээр энэ болохоор яг салбаруудаар нь одоо хуулийн доторх одоо чиглэлүүдээр гэсэн үг заасан байгаа. Өрсөлдөөний эрх зүй, олон улсын татварын эрх зүй, хүрээлэн буй орчны эрх зүй, хүний эрхийн эрх зүй, бизнесийн эрх зүй, банкны эрх зүй гэдэг ингээд ялгцсан. Тэгэхээр одоо юу гэдэг чинь чи хүрээлэн буй орчны эрх зүйг өөрөө сонирхож судалдаг байх юм бол тэр environmental law руу ороод за ийшээ ороод үзүүлчихээ байлаа. За ийшээ орох юм бол за тэгээд доошлуулах юм бол топ environmental law-ын дэлхийд даяарх хөтөлбөрүүд энэ дээр гарч ирдэг гэсэн үг. Тийм энэ болохоор Америк, Англи гэдэг. Тэгээд жоохон дээшлүүлэх юм бол нөгөө хайлтынх нь төрлүүд нь энэ дээр байна. Баруун тийм байна тий. Тэгээд улсын сонгогч болно, хилийн сонгогч болно. За тэгээд program type-ийн сонгогч болно гэдэг ингээд яг хүсэж байгаа юм айгүй тийм detail oriented байдлаар олох боломжтой энэ сайтнаас бол. Тий. За тэгээд одоо ч нөгөө өөрийнхөө сурж байгаа програмын тухай ярих хэрэгтэй баг тий. Хоёлаа гэхдээ амраа чиний яриаг түр тасалдуулаад нөгөө түрүү даадын талаар ярьсан тий даадын тэтгэлгийн талаар ярьсан. Нэг зүгээр би хоёлаа яаж хэлэхээс өмнө хайлт харж байсан. Энэ бол жишээ нь нөгөө зуны курсүүдэд ерөнхийдөө гадаад оюутнуудад өгдөг зуны одоо курсүүдэд өгдөг даадын тэтгэлгийн шалгуурууд ер нь хин аплай дэж болох юм тий. Дээрээс нь фанд нь хаанаас байдیں۔ Тэгээд хэр удаа энэ курс энтер ингээд мэдээллүүд нь байгаа. Тэгээд энд болохоор бас international програмууд ямар програмууд байна гэдэг даадын сайтнаас ингээд манай залуучууд тий хүүхд залуучууд өөрсдөө ингээд сайн судлаад үзэх юм бол энд ингээд айгүй олон сонголтууд байгаа шүү. Тэгэхээр таад маань өөрсдөө сонирхоод судлаад үзээрэй гэж хэлмээр байна. Тий. Яг үнэ. Тий. За хоёлаа. За тэгээд ийм сайт байдаг. Тэгээд анх одоо энэ сайтаар ухаж байгаа Герман дотроос нь хэд хэдэн сургуулиуд руу аплайдсан. Тэгээд одоо ингэж хүмүүс ийм ойлголт байт юм байлээ. Герман гэхээр бүх сургуулиуд нь үнэгүй гэж боддог юм байлээ. Тэгэхээр тэр бол ямар ч байсан худлаа. Ер нь бол юуг нь үнэгүй гэдэг байгаа вэ гэхээр улсын сургууль тэгээд ерөнхийдөө ихэнх нь бол үнэгүй нь бол үнэн. Тэр дотроо фитэ магистрийн хөтөлбөрүүд бол байдаг. Тэрний ялангуяа англи хэл дээрх хөтөлбөрүүд, олон улсын оюутнуудад зориулсан англи хэл хөтөлбөрүүд нь төлбөртэй байдаг. Жишээ нь миний сурсан одоо сурж байгаа хөтөлбөрийн хувьд төлбөртэй байсан. Тэгээд төлбөрийн хувьд жишээ нь яах вэ? Тэтгэлэг эднэргээд ингээд хүмүүс асуудаг л та. Ер нь бол за тэтгэлгийн боломжууд гэхээр даадын одоо саяны тэтгэлгийн боломжууд байна те. Хоёрдугаарт нь тухайн сургуулиас нь бас одоо tuition fee хөнгөлөх ч юм уу тийм арга хэмжээ бас авдаг. Дээрээс нь очсныхоо дараа тэр мужийнх нь бас сангаас тэтгэлэг авах боломжтой байдаг. Сарын мөнгө авдаг ч юм уу тийм боломжууд бас байдаг шүү. Тэгэхээр ер нь бол ямар ч нөхцөл scholarship тэтгэлгүй боломжууд бол байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг чинь шууд за германч ер нь төлбөртэй байсан юм гэж болж болохгүй. Тэг ямар ч байсан тэр одоо аргаа бол олох хэрэгтэй. За манай хөтөлбөрийн хувьд болохоор онцлогтой гэх юм бол LEAPID program гэж нэрлэдэг. LEAPID гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр Intellectual Property and Information Technology Law гэдэг хөтөлбөр гэсэн үг. Оюуны өмч мэдээлэл технологийн эрх зүй гэдэг хөтөлбөр. За энэ хөтөлбөр бол ер нь Göttingний ер нь бол Германы хэмжээнд миний судалснаар өшөөнийг 2 их сургуульд ийм хөтөлбөр байсан. Ер нь бол их цөөхөн байдаг Германы хэмжээнд л. За энэ бол хөтөлбөрийн юунд илүү их одоо фокуслдог вэ гэхээр за оюуны өмч байна те. Оюуны өмч эрх зүй дотор. Оюуны өмч эрх зүйг угаасаа яг ойлгомжтой байхтай одоо зохиогч эрх мэрхтэй явдаг. За хамгийн нэг гол миний одоо энэ сургуулийг сонгох болсон шалтгаан гэх юм болохоор Information Technology Law гэдэг байгаа. IT-ийн эрх зүй гэсэн. Тэгэхээр энэ дээр одоо юу ярьж байгаа гэхээр data protection тэ одоо өгөгдөл хамгаалах, хувийн мэдээллийг хамгаалах. За одоо энэ өндөр хөгжөөд байгаа технологиуд донд хүний эрхийн зөрчил хаана яаж зөрчигдөж болж байна те. Одоо юу гэдэг чинь одоо тэр cloud систем гэж байна те, блокчейн систем гэж байна те. Тэр доторх гэрээ хилцлүүд яаж явдгийг те, ямар онцлогтой байх хэвээр ингээд
маш шинэлэг тийм хөтөлбөр байгаа. Энэ бол тэгэхээр одоо хуулийн сургууль төгсөж байгаа одоо оюутнууд байх юм бол энэ хөтөлбөрийг заавал нэг шалгаж үзээрэй. Заавал apply дараа гэж би бол хувьяасаа зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр яг одоо data protection одоо мэдээлэл хамгаалах чиглэлээр би тийм олон хөтөлбөр бол олоогүй. За Америкт бол мэдээж байдаг. За Германд бол их цөөхөн. Ер нь бол ер нь л дэлхийд даяар бол нэлээд цөөхөн. Одоо бол ихсэж байгаа тийм юу? Одоо тэр хуулийн филд одоо салбар ч гэсэн өөрөө одоо дөнгөж хөгжиж байгаа тийм салбар байгаа учраас энэ бол ирээдүйд бол маш их хэрэг болно гэдгийг бол хэлмээр байна. Тийм хөтөлбөр, миний хөтөлбөрийн хувьд бол тэгээд ерөнхийдөө privacy law буюу одоо хувь хүний халдшгүй байдлын тухай тий одоо мэдээлэлээ яаж аюулгүй байлгах уу тий байгууллагууд одоо ер нь бол Европт энэ мэдээлэл аюулгүй байдлыг хамгаалах асуудал гэдэг маань өөр амар том асуудал болоод их удаж байгаа байхгүй. Одоо big data гэдэг бол ойлголт байна тий одоо хэмжээний датаг яаж хадгалах уу хамгаалах уу тий одоо за энэ салбар чинь олон өөр бусад хуулийн салбарууд руу салбарлаж болох байхгүй. Одоо жишээ өрсөлдөөний эрх зүй бас өөрөө бас орж болно тий. Яаж орж болох вэ гэхээр юу гэдэг чинь одоо компаниуд өөрсдийнхөө давуу байдлыг ашиглаад хэрэглэгчдийн датаг ихээр авах юм бол тэр компани хэрэглэгчдийн юу хүсэж байгааг мэдэх хамгийн өндөр боломжтой байна. Тэгэхээр энэ өөр өрсөлдөөний эрх зүй бас хамааралтай байж болно. Эрүүг эрх зүй бас хамааралтай. Гэмт хэрэгүүд байна тий. Одоо хувийн мэдээлэл алдагдах, хувийн нууц талдах, одоо системд нэвтрэх, хориотой кодоор хүний одоо систем нэвтрэх гэдэг энэ мөн ч өөр ингээд айгүй өргөн үрээтэй тийм юм. Тэгэхээр хувьяасаа зүгээр хүсээд байх шашаа зүгээр зөвлөхөд бол энэ заавал энэ одоо сургууль сурдгумаа гэхэд энэ сэдвээр заавал сонирхож өөрийнхөө нэг sub service болгоорой гэж би бол зөвлөмөр байгаа. Тэгэхээр за тэгээд нэг хамгийн гол нь мэдээж IT-ийн мэдлэгтэй байх хэрэгтэй юу гэдэг асуулт энэ дээр гарах л байна. Би бол ямар ч IT-ийн мэдлэг байсан угаасаа. Ерөнхийдөө жирийн одоо simple мэдлэгтэй. Тэнд очингууд эхний хичээлүүд IT-ийн үндсэн суурь хичээлийг бол заадаг. Тэгтээ нэг амар одоо учир зүггүй код мод бичээл тэхгүй тийм заахгүй зүгээр ер нь бол одоо хамгийн энгийн юм одоо чинь интернет гэж яаж ажилладаг юм те. Програм гэдэг нь яаж ажилладаг юм. Software, hardware гэж одоо юу юм гэдэг ч юм. Дандаа тиймэрхүү суурь юмуд л орно гэсэн. Тэгэхээр энэс бол нэг IT-ийн мэдлэггүйгээд байгаад хэрэг байхгүй. Тэгэхээр тэрийг бол сурч болно гэсэн. За манай хөтөлбөрийн хувьд бол ийм хөтөлбөр тэгээд нэг жилийн хугацаатай. Тэгээд миний хувьд бол одоо магистрийн ажлыг бичиж байгаа. Бусад бүх хичээлүүдээ бол үзээд дууссан. Магистрийн ажлаа одоо 2 сарын дараа хураалах хэрэгтэй. Ийм л процесстэй явж байгаа. За ойлаа кредитийн талаар ярьсан материал бүрдүүлэх материалууд бол ерөнхийдөө юу ах те? Ерөнхийдөө ижилхэндүүдээ нэг амар тустай юм бол байхгүй. За motivation letter бол байх баг. Тэгээд motivation letter, application form тэгээд одоо их сургуулийн багш нарын юу recommendation тийм. Гэхдээ яг энэ Göttingenen миний сурч байгаа хэлбэр бол материалын хувьд харьцангуй гайгүй байсан. Ер нь бол. Тэгээ эн чинь нөгөө англи хэл дээр хөтөлбөр. Тэгэхээр IELTS-ийн 6.5-аас дээш оноо шаардна. Гэдэг чинь бусад сургуультай харьцангуй гайгүй гэсэн. 7-оос ерөнхийдөө дээшээ байдаг шүү дээ. Америк ялангуяа 7.5 муу байдаг хөтэй зарим. Энэ бол 6.5 гэдэг бол ер нь их боломж юм. Тэгээд дээрэс нь нөгөө профессорууд нь болохоор дандаа герман багш нар бол орохгүй. Энэ тэндээс зочин багш нар ирж ордог. Одоо яг практик дээр ажилладаг те одоо юу гэдэг чинь одоо за жишээ хэлэх юм бол одоо Европт одоо data protection officer гэдэг те нэг албан тушаалтай хүмүүс байдаг. Data protection authority гэдэг бас байдаг. Тэгэхээр тэдний хүмүүс нь ирж хичээл заах тохиолдол байдаг. Тэгэхээр дан ганц онлайн юм заахгүйгээр практикийн ч гэсэн бас магадлалтай болж болно. Тэгэхээр багш нартайгаа дараа нь та нар өөрөө холбоо тогтооход ажилтдаг газар нь дадлах их ч гэсэн тийм боломжтой. Тэгээд би Мюнхенд яг 7 сар одоо энэ 100 дадлах хийх гэж тохирсон гэрээ мэрэг байгуулсан байсан юм. IT law-аар үйл ажиллагаа болдог хуулийн фирм. Тэгээд тэгсэн чинь тэгээд юу болсон бэ? Тэгэхдээ санаа нь бол тийм боломжууд бол аягүй их байдаг шүү гэж хэлдэг.
Тэгээ амраас түрүүн хэлсэн энэ нөгөө нэг IT law гэдэг юм уу надад энэ угаас аягүй сонирхолтой санагдаж байгаа. Яагаад вэ гэхээр чи одоо бид нар ямар ч вебсайт руу орсон байнгын хамгийн түрүүнд таны ингээд ийм датаг одоо data protection гэдэг нөгөө agree та зөвшөөрч гинэ үү зөвшөөрөхгүй байна уу гэсэн юм баг одоо хөдөлгөөн cookies гэж бас байгаа тийм дандаа гаргаж ирдэг аа. Тийм тэгэнгүүт тэгэл цаанаас яг юу болоод ямар датаг нь аваад яг цаанаа яг юу болоод байгааг нь бид нар нэг мэддэггүй шүү дээ тэгэнгүүт чинь бас тэгээд одоо технологи хөгжиж байгаа энэ цаг үед болвол тийм IT law энтрийг бас амраагийн хэлснээр бас илүү жоохон сонирхоод үзэх юм бол ирээдүйд бас айгүй тийм нөгөө нэг юу гэдэг лээ. Ирээдүйд жоохон тийм юу ихтэй байж магадгүй. Эрэлттэй. Тийм тэгэхээр тэр талаар сонирхоод үзээрэй. За тэгээ хоёлаа. За ганц юм нэмээд чи одоо та бүхэн одоо чиний хэлдгээр яг үнэ сайт руу оронгууд accept хийх үгүй юу гэж гарч ирж байна те. Одоо cookies гэдэг ингээд байж байна те. Cookie цуглуулж ингээд ярьдаг те. Тэгэхээр одоо жишээ нь компани болгон дээр ялангуяа одоо баруунд те компани болгон дээр ер нь бол data protection officer гэдэг мэргэжилтэн бол заавал байдаг болцсон. Гэхдээ мэдээж компанийнхаа хэмжээнээс болно л да одоо жишээ нь 2 үнэтэй компани бол тийм байх шаардлага байхгүй тийм үү. За бүр одоо олон үнэтэй компани байх юм бол тийм байх шаардлагатай. Тэгээ тэр болохоор юутай холбоотой гэхээр Европт GDPR гэдэг General Data Protection Regulation гэдэг нэг аймаг том тийм журам байдаг байхгүй. Европын холбооны гишүүн 27 орн бүгд тэрийг мөрдөх ёстой. Тэгээд тэрүүгээр болохоор тийм айгүй strict шаардлагуудыг тавиад өгсөн. Одоо компаниуд те хүмүүсийн датаг авахтаа ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн амар том шаардлага өгсөн. Тэгээд тэрэнд өөрийнхөө үйл ажиллагааг нийцүүлэхгүй байх юм бол торгуул нь амар өндөр байдаг байхгүй. 20 сая мая евро мөнгөөр торгох тохиолдол. Тэгэхээр тэрийг торгуулахгүй тулд европчууд дандаа одоо компаниуд өөрсдөө үйл ажиллагааг болгохдоо тэр data protection regulation-тэй нийцүүлж хийхийг хичээдэг болсон. Тэгэхээр эргэлтэн тэр хүмүүсийн эргэлтэн дагаад өсөж гэсэн. Тэгэхээр цаашдаа ерөнхийдөө Европт хөдөлмөрийн зах зээл дээр ажиллая гэж үзэж байгаа бол хэрвээ энэ data protection-ыг мэргэжчих юм бол ажлын байр ер нь бол байдсан байлаа гэж хэлсэн. Подкастын ихэнд амраа хэлчихсэн. Хуулиар одоо сураад төгсөн одоо төгсөөд ер нь ихэнх хүмүүс ингээл нөгөө нэг хуульч гэж тэгэхээр яг л нөгөө шүүх хурал тэгээл нэг өмгөөлөгч прокурор гэл ингээл төсөөлдөг шүү дээ. Хуулиар сураад төгсөн тохиолдолд бас ямар карьерийн замууд байж болох талаар ярий те. За би бол өөрийн мэдж байгаагаар бол өмгөөлөгч прокуророо мэдж байгаа. За тэгээ дээрэс нь ямар нэгэн компанид бас хуульчаар ч юм уу ажиллах талаар мэдчихээн. Тэгэнгүүт бас өөр ямар карьерийн замууд байж болох уу? Аха. Окей. За Монгол дээр жишээн дээр л яа да тий. За тий. Ярьсан зүгээр бах тий. Аха. За одоо Монголд ч Монголын хуульчдын холбоо гэж байгаа. Хуульчдын холбоо гэдэг маань болохоор хуульчдыг одоо нэгдсэн удирдлагаар хангах. За тэгээд хуульчийн шалгалт зохион байгуулах, хуульчийн эрх өгөх тийм зохион үйл ажиллагаа явуулдаг. Хуульчийн эрх өгнө гэдэг маань болохоор юу вэ гэхээр одоо албан ёсны эрхтэй хуульч болно гэсэн үг. Тэгэхээр албан ёсны эрхтэй хуульч гэдэг маань Монголд өмгөөлөгч хийж, шүүгч хийж, прокурор хийж болно. За сүүлд нотариатч бас хуульч байх хэрэгтэй гэсэн шаардлага ороод ирсэн байна. Тэгэхээр ер нь бол үндсэн гол гурван болохоор өмгөөлөгч, шүүгч, прокурор гурав. За шүүгч болохын тулд заавал дахиад нэг шалгалт өгнө. Гэхдээ хуульчийн шалгалтандаа тэнцээд хуульч болсон л байх хэрэгтэй. Нэг юм юутай одоо дараалттай байдаг. За гэхдээ болохоор одоо чиний төрөний хэлдэг бол үнэн одоо компани хуульч гэж бас байгаа тийм. Компани хуульч бол одоо жишээ нь дандаа шүүхтэр яваад өмгөөл хийгээд байхгүй. Тухайн компанийхаа эрх ашигыг мэдээж хэрэг гарвал шүүхтэр төлөвлөнө. Хийх үйл ажиллагаа нь юу гэдэг вэ гэхээр компани одоо жишээ нь дотоод бичиг баримтууд тийм дотоод хууль зүйн баримтчгүүд за үйлчлэгээ үзүүлдэг компани байх юм бол үйлчлүүлэгчтэй харилцах гэрээ хэлцээр юу гэдгийг тэр болгоныг хийдэг тийм одоо үйл ажиллагаа явуулдаг хуульчид байдаг. За ер нь бол ингээд хуульчийн ажлыг ингээд хоёр хуваагаад харах юм бол litigation буюу ингээд шүүхээр явдаг. Consulting буюу одоо advisory чиглэлийн үйлчлэгээ одоо зөвлөгөө өгдөг үйлчлэгээ үзүүлдэг. Энэ хоёр ангилагдчихад байгаа шүү. Шүүхээр явдагуд нь бол бүгдээрээ ерөнхийдөө гадарч байгаа. Тэгээд ерөөсөө нэг их ашиг нь хохирцсон хүн чам дээр ирлээ.
За одоо ингэ ийм асуудал үүслээ яах вэ гэж. За тэгэл шүүхээр явдаг. Одоо чи хүнд мөнгөө зээлчээд олж авч чадахгүй байгаа хүн ирэнгүүт шүүхтэж яваад мөнгөний олж өгдөг тийм ажил. Дандаа шүүхэл явна гэсэн үг. Маргаануудаар ажиллана гэсэн үг тийм. За консалтинг гэдэг маань болохоор арай илүү өргөн ойлголттой. Би яагаад илүү консалтинг гэхлээр илүү ярих гэж бодод байгаа гэхээр миний өөрийн туршлага бол яг litigation дээр би баг ажиллаж үзээгүй байхгүй. Дандаа одоо консалтинг фирмуудад ажиллаж байсан. Батлагч хийж байсан, ажиллаж байсан. Одоо ч гэсэн тийм фирмд ажилладаг. Компанид ажилладаг тийм. Тэгэхээр энэний одоо өргөн үрээтэй консалтинг гэдэг бол за гэрээ драфтлна, гэрээ хянана. За одоо жишээ нь компани эрх зүйтэй холбоотой хин одоо жишээ нь компани хувьцаагаа хүнд заръя гэж бодъё те. Эсвэл одоо компанид хүн хөрөнгө оруулах ч юм уу те. Энэ нөхцөл яг консалтингийн хуульчид ажилладаг. Тэр доторх бүх гэрээ шаарддаг баримт, бичиг, хэлэлцээрт нь оролцсон. Дээрээс нь баримт чинь бүрлүүдийг нь хянана, өөрсдөө тэрийг боловсруулна гэд иймэрхүү өргөн үрээтэй ажлуудыг хийдэг. Янз бүрийн ажил орж иж болно. Жишээлбэл одоо жишээ нэг асуудлаар нэг компани жишээ зүгээр дүгнэлт авч болно. Тэгээ одоо үйл ажиллагаатай холбоотойгоор ер нь одоо бид нар ийм үйл ажиллагаа хийх гэсэн юм аа. Энэ ер нь хуульд нийцэхүүгүй юу те. Ийм үйл ажиллагаа хийж гэн энийг аль болох хуульд нийцсэн байдлаар яаж хийвэл болох вэ гэх мэт тийм зөвлөгөөнүүдийг өгнө гэсэн. Тэгэхээр консалтингийн хуульчид ихэвчлэн бизнесийн байгууллагатай харилцдаг учраас өөрсдөө бизнесийн майндсеттэй байх хэрэгтэй юм байна лээ. Тэгэхээр бизнесийн майндсеттэй finance мэдлэгтэй бас байх шаардлагатай юм байна лээ. Одоо миний мэдж байгаагаар бол яг тэгэхээр одоо бизнесийн байгууллага зөвлөгөө авах те тэгэнгүүт цэвэр хуулийн юм ингээд хараад зөвлөгөө өгчхөөр тэр нь нөгөө үйлчлэл авч байгаа компанийнхаа нөгөө бизнесийнхаа нэчер таарахгүй ч байдаг юм уу. Тэрэнд нь сөрөг нөлөө үзүүлэхээр ч юм уу тийм бас байж болдог. Тэгэхээр бизнесийн майндсеттэй байх юм бол цаана гарах бизнес эдийн засгийн үйл дагаврыг нь олоод харж чаддаг байх хэрэгтэй гэсэн. Тэгээд чаддаг тийм чадвартай байх юм бол тэр зөвлөгөөг бол төгс сайн өгөх боломжтой. Тэгэхээр ийм хоёр ерөнхийдөө чиглэлтэй байдаг шүү гэж бол хэлэх гээд байна. Гэхдээ одоо жишээ нь шүүхээр явдгууд нь консалтинг хийдэггүй ч юм уу тийм бол байхгүй. Алийг хийж болно. Одоо жишээ нь би ч гэсэн консалтингийн юунд ажиллаж байхдаа жишээ шүүхээр явсан тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр хоёулынгийн ч зэрэг хийж болно. Тэр бол ерөөсөө одоо ингээд нэг хуваагаал заавал ийм энийг сонгосон учраас чи нөөх нь хийж болохгүй. Тийм бол байхгүй. Болно. Алийг хийж болно. Гэхдээ хүн өөрөө алин дээрээ илүү их одоо фокусж алин дээрээ илүү их мэрэгшмээр байгаа гэдгээ сонгох хэрэгтэй гэсэн үг. Дандаа шүүхээр огт явдаггүй өмгөөлөгч нар ч байгаа. Одоо хуульчд байгаа. Дандаа огт шүүхээр явдаггүй. Тэгээд тийм байдаг. За бас нэг нэмээд хэлчихэд бол ер нь бол Монголын одоо хуульчдын юу бусад одоо Герман, Америкч байдаг юм уу жоохон ялгаатай санагдсан надад бол. Одоо за Америкт байдаг юм уу Германд ч байдаг юм уу одоо зөвхөн хуулийн нэг юугаар одоо салбараар мэргэшээд ажиллах боломжтой байдаг. Тэгээд үүдг чинь зөвхөн одоо дампуурлын эрх зүйдээр л ажилтдаг хуульч байдаг байж болно. Зөвхөн гэр бүл эрх зүйдээр ажилтдаг тийм. Зөв хүмүүсийн нөгөө салж нийлэх гэр бүлийн төрөнгээр л ажилтдаг. Тэр хүмүүс болохоор эрүүл хэрэг дээр ажиллахыг гэвэл ажиллахгүй ч болно. Жишээ нь эрүүл хэргийн юмыг сайн мэдэхгүй байж болно. Болох байхгүй юу нь бол яг нь ерөнхийд мэдж байгаа. Гэхдээ бүгдийн сайн нарыг мэдэхгүй байж болно. Монголд юу шаардлагатай вэ гэхээр бүх салбараар бүгднгээр нь маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг хөөх. Одоо хуулийн их олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо тийм нийгмийнх нь одоо хөлбөмбөгийн зах зээлийнхаа шаардлага гэх юм уу? Одоо юу гэдэг чи одоо би ер нь зөвхөн гэр бүлийн хэрэг дээр л ажилладаг гэдэг ингээд суугаадах юм бол чиний чамд ажил орж ирэхгүй заяа. Одоо гэр бүл ягаад тэгэхээр маркетийнхаа нөгөө хэмжээгээрээ онцлог нь тийм байгаад байгаа байхгүй. Одоо юу гэдэг чинь дампуурл дээр л ажилладаг гэдэг юм бол Монголд жишээ нь өдөр болгон би нэг 100 компани дампуурдаг гэж бол жишээ нь бодохгүй. Тэгэхээр чинь хаяа те тодорхой хугацаанд болно те. Тэгэхээр бусад үед нь чи ажилгүй болчих гээд байгаа сте хэрвээ гэх юм бол тэгэхгүй тулд ямар ч юм орж ирсэн юу ч орж ирсэн ерөөсөө л хийдэг Монголд бол. Хүү амны хэрэгч өмгөөлж чинь те. Зээлийн гэрэн дээр чи явж чинь дампуурлаач хийж чинь гэх мэт. Тэгэхээр Монголын нэг ялгаа нь бол ийм байдаг. Одоо илүү universal нэг талтаа бол сайн тал нь сул тал нь гэх юм бол яг нэг юмар мэрэгшиг гэхээр тэгээгүй үлдсэн байд магадлал айгүй их байд юм шүү.
Одоо нөгөө нэг бүгдийн айгүй сайн ерөнхийдөө сайн мэднэ. Гэхдээ нэг юм илүү бас мэдэхгүй гэсэн үг. Гэх зүгээр. Тийм бас нэг сул тал давуу талуудтай байдаг санагдсан надад бол. За үнэхээр бас гоё хэрэгтэй зөвлөгөөнүүд маш их өглөө. За тэгээ ерөнхийдөө миний бэлдсэн асуултууд бол ерөнхийдөө дууссан байна. Тэгэхээр миний өнөөдөр асуугаагүй. Гэхдээ ер нь одоо чиний зүгээс манай сонсогчдод одоо хандаж хэлмээр байгаа, бас зөвлөмөр байгаа зүйлүүд юу байна? Тэднийг хоёлаа тогтоож хэлээд тэгээд өнөөдрийнхөө дугаарыг ерөнхийдөө төгсгөе гэж бодож байна. За тэг ямар ч үс их гайгүй хэрэгтэй юмуд ярьсан байх гэж бодож байна. За миний бодлоор бас асуугаагүй тэгээд хэлмээр байгаа юм гэх юм бол тэр надад бол одоо хуульчгээ зөвхөн одоо түрүүний санаагаар би тавтаал ярих гэж бодож байна л да. Одоо хуульчгээ зөвхөн ганц хуульч байх, хууль мэддэг байх бол одоогийн зах зээлийн нийгэмд бол хангалтгүй болж байгаа. Санхүүгийн давхар мэдлэгтэй байх хэрэгтэй, IT-ийн давхар мэдлэгтэй байх хэрэгтэй тийм. Одоо жишээ нэг ийм жишээ байлаа гэж бодъё л да. Одоо юу гэдэг чинь нэг cloud систем үйл ажиллагаа явуулдаг компани одоо software үйлчлэг үзүүлдэг ингээд ийм гэрээ байгууллаа гэж бодъё те. Тэр гэрээний хооронд ингээд маргаан боллоо гэж бодъё л да. Тэнгүүд тэр хуульчаас ямар шаардлага гарч байгаа гэхээр cloud системийг нэгдүгээр мэддэг байх хэрэгтэй те. Нэгдүгээр тэр гэрээний цаад явж байгаа тэр нөгөө санаа байгаа шүү дээ. Тэрийг ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр IT-ийн мэдлэг хэрэгтэй те. Хоёрдугаар санхүүгийн мэдлэгүүд хэрэгтэй те. Одоо жишээ нь нэгтлэн бодох бүртгэлийн ядаж анхан шатны баримтчүүдийг уншаад ойлгочдөг байх хэрэгтэй те. Дээрээс нь одоо математик сэтгэлгээ бас хэрэгтэй миний түрүүний хэлдэг. Тэгэхээр ер нь бол нэг юмар ингэж одоо ер нь бол манай нэг юм хуульчдын сул тал гэх юм уу тийм байдаг гэж бас хүмүүс ярьдаг юм байл л дээ. Би бас яг өөрөө яг би ч гэсэн тэгж бодож байна л да. Яг нөгөө тийм олон талын их мэдлэг байхгүй дан нөгөө хууль мэддэг хуульчд бас их байдаг. Тэгэхээр нөгөө санхүүгийн тэр нөгөө бизнес цаад нөгөө бизнесийн мөн чанарыг мэдэхгүй зөвлөгөө өгчдөг. Тэгээд тэрнээсээ болоод хуулийнх нь юм нь бол зөв зөвлөгөө өгсөн. Гэхдээ бизнесийн юм болохоор тэрийг одоо дарцсан ч байдаг юм уу. Тиймэрхүү тохиолдол айгүйх гардаг. Гадны хуульчд болохоор finance юутайгаа давхар ингээд явдаг учраас нөгөө ядаж нэг цагийн хөлс нь өндөр байна гэсэн үг. Жишээлбэл ягаад тэгэхээр одоо тэр хуульчаас гарч байгаа өгж байгаа value нь одоо ганц хууль мэддэг хуульч санхүү татвар бүх юм мэддэг хуульчтай ингээ харьцуулах юм бол энэ $1 байх юм бол энэ $10 байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрийнхөө value-г ихсэхийн тулд яах ёстой вэ гэхээр ерөөсөө их олон төрлийн мэдлэгтэй байх ёстой юм байна лээ. Тэгэхээр би ч гэсэн одоо бас угаасаа суралцаад адилхан тэгэл явжлаа. Тийм л байна. Баярлалаа. Тэгээд зүгээр нэг юм зүгээр хальт асуухад одоо most одоо бакалавртаа ч юм уу мастертаа сурж байхад тийсаа хэллээ дээ одоо өөр талын санхүүгийн ч юм уу аль эсвэл IT-тэй холбоотой жоохон тийм хичээлүүд авъя гэх юм бол тийм сонгох боломжууд нь байд юм уу? Одоо за намайг оюутан байхад бол хүмүүс байсан санагдаад байна. Сонгох судлах хичээлүүд дээр. За яг ганц хоёр хичээл нь байсан байж магадгүй. Гэхдээ ер нь бол жоохон хүмүүс байсан баха. Тэгэхээр ихэнхдээ л ер нь одоо манай оюутнууд тэгээ дээрээс нь хүүхд залуучууд өөрсдөө бие дааж л өөрсдөө хөгжүүл. Ялангуяа Монголын нөхцөлд бол тийм л боломжууд байгаа юм. Тэгээ өөрсдөө бие дааж. Одоо жишээ интернетийг сайн ашиглах юм бол боломжтой бас тийм. Тэгэхээр тулд хэл сайн сурах хэрэгтэй. Дараагийн шаардлага байгаа тийм. Тэгэхээр хэл сайн сурах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь тэгэхээр одоо жишээ нь давхар одоо ер нь санаа нь бол зүгээр хуулиар 5 жил сурчаад заасаа би одоо болчлоо гэж бити бодоол гэсэн санаа. Цаашаа үргэлжлүүлж өөр сургуульд сурч бол тээ. Чинь ингэж өөрийгөө бас тэгж хайрцагч юм болохгүй байхгүй. Тэгэхээр тэгжэл зөвлөмөр байна да. За. За тэгээ юу ч гэсэн амраадаа ихээд одоо манай подкастын цаг зав гаргаад тэгээд маш гоё үнэтэй зөвлөгөөнүүд өгөөд өөрийнхөө туршлагаас хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар бол би одоо хуулийн чиглэлээр сонирхож байгаа хүүхэд залуучуудад бол маш хэрэгтэй дугаар болсон гэдэгт бүр итгэлтэй байна. Тэгээд сонсогчдоо одоо энэ хүртэл бит хоёрыг сонсоод тэгээд бидэнтэй хамт байсан маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.